Сайн уу? За өнөөдөр надтай хамт ном уншия цуврал бичлэгийнхаа 5 дугаар бичлэгийг хийж байна. За чанга сонсогдож байгаа гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр амжилтын амьд соронз номныхоо дахиад нэг хэсэгнээс нь уншиж сонирхуулъя. Учир нь энэ ном хүмүүст их таалагдсан байсан. Тэгээд энэ номыг унших зөвшөөрлийг зохиогчоос нь асуугаад авсан. Гэхдээ энэ номыг одоо би эхийг нэг уншиж чадахгүй хаа. Тэгэхээр зохиогчийн бүхэл бүтэн бичсэн юмыг би хамаагийн минь уншаад иж болохгүй. Тэгэхээр жоохон хэсгийг нь уншиж өгье. Тэгээд энэ ном сүүлийнх нь уншилт шүү. Энээс хойш хүмүүс өөрсдөө хүсвэл энэ номыг монголоор судалдаж аваад уншиж болох байхаа. Тэгээд өнөөдрийн унших сэдв нь болохоор өөрөө өөрийгөө мэдэх, олох, би хинбэ гэсэн утгатай энэ хэсгийг сонгож байна. Тэгэд өнөөдөр би жоохон өөрөө бодсон байгаа шалтгаан нь бичлэг хийх гэж бодаагүй юм шүү. Энэ дөнгөж сая найз нартайгаа бичлэг хийх гээд ингээд өөрөө бодсон байгаамаа ойлгоорой. За ингээд номоо уншиж эхэлье. 1961 онд хүн төрлөختөн анх сансарт хүрч Союз хөлгөөр Юрий Гагарин түүхэн өндөрлөгт гарч чадсан. Үүнийг хүн бүр л мэддэг. Түүнээс хойш олон хөлөг хөөрсөн билээ. Тэгвэл 1961 оны 1-р сард Жак Пикард болон Дон Волш нар далайн гүнийг судлахаар Гуамын арлаас 400 км-ийн зайд байх Марианы хонхорт Тристе буюу тийм нэртэй шумбагч төхөөрөмж 10,918 метрийн гүнд хүрч чадсан. Энэ рекорд нь хүн төрлөختний түүхэн дэх цорын ганц тохиолдол байсан юм. Үүнээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч хэн ч тэнд очиж чадаагүй. Гэтэл 380,000 км-ийн алсад байгаа сарн дээр хэдийнэ очсон. Сансарт хөөрөх олон зуун техник дэлхий дээр байгаа ч далайн гүнд хүрч чадах шумбагч дэлхийн хэмжээнд 5хан байдаг гэж. Тиймээс ч далайн гүн сансар октор хуйгаас илүү бага судлагдсан байдаг биз. Дэлхийд урдаа барьдаг Элвин шумбагч нь 1964 онд үйлдвэрлэгдсэн. Гэвч 50 жилийн турш далайн гүнд юу нойрхож байгааг одоо хэрэн бүрэн нэгээгүй л байгаа. Бид өөрийгөө яг л далайн гүн шиг бага судалсан юм шиг санагддаг. Харин гадагшаа бол илүү хол судалсан байдаг. Нөгөөдрийнхөө төлөө санаа зовж байгаа ч маргааш байхгүй бол нөгөөдөрч байхгүй. Та мөнгө олох ашигтай салбарын төлөө явснараа өөрийгөө л алдсаар байх болно. Таны гол салбар бол дотоод дуудлагч юм. Учир нь хөгжим яаж байж бүжиг эхэлдэг үү эсвэл бүжиг эхэлж байж хөгжим явдаг уу? Үүнчлэн эхлээд амжилтын хөгжим ихшиглэж байж дараа нь амжилтын бүжиг явдаг байх нь. Тиймээс эхлээд сэтгэл дэх хөгжмөө хөглөх ёстой үзье. Өөрийгөө таньж байж амжилт таныг дагдаг. Учир нь амжилт танихгүй хүнээ дагдаггүй бөгөөд түүнийг танихын тулд эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Хэрэв хүн өөрийгөө би хинбэ гэдгийг мэдэхгүй бол юу хийхээ мэдэхгүй байдаг. Учир нь хүний хинбэ дотор түүний ажил нь байдаг. Арьсныхаа резюмерийг мэдэхгүй хэрнээ бусдын хэмжээг хэлж өгдөг нь солиорол юм аа. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй хэрнээ бусдын хэн болохыг шууд хэлж өгдөг хүмүүс илүү олон болсон цаг. Олон байна гэдг нь төдий чинээ төөрөх магадлал ихсдэг. Мэдээж үүнд өөрийгөө таньж мэдээд бусдад тусалж байгаа хүмүүсийг хэлээгүй юм шүү. Намайг хинч таньдаггүй байхад би Эйнштейн байсан. Харин одоо бүгд намайг таньдаг болсон ч би Эйнштейн л байна гэдэг үгийг Эйнштейн хэлсэн юм байна. За тэгээд өргөжлүүлээд номныхоо 2 дахь хуудаснаас нь уншъя. Бидний хамгийн ихэнд хийх ёстой зүйл бол өөрийгөө судлах юм. Хүн болгонд заяагдмал хувь шинж байдаг. Түүнийгээ хүн өөрөө олж сонсдог.
Хүнд өөрөөс нь өөр хинч сонсч чадахгүй дотоод дуу хоолой гэж байдаг. Түүнийг сонсох юм бол зүрх чинь юунд тэмүүлэн шатаж байгааг мэдрэх болно гэж энэ ном дээр бичсэн байна. Тэгээд хийх зүйл чинь гинэт биш баг багаар тодорхой болно. Хүн бүрт төрмөл хүсэл зориг чадвар зөн хараа гэж байдаг. Гэвч амьдрал баян тул дэлхийн ертөнцид хийгдэх ёстой, нээгдэх ёстой, бүтээгдэх ёстой, шийдэгдэх ёстой үе түмэн ажил эзний хүлээн нойрсож байгаа нь мэдээж. Зарим нь хүн төрлөختнийг баясгах гэж алга захтансан уран бүтээлчд төрж байхад харин зарим нь шинжлэх ухааны ертөнцид шин нээлттэй хийхээр тархин захтан төрж байдаг. Гэтэл зарим нь дэлхийн ертөнцийг захирахаар нүж атхан төрж байхад зарим нь ард түмний чөлөөлөхөөр гол даган сагсанд хөвөн урсаж, зарим нь хааны ордонд ч харцын гэрт ч төрж байна. Тэд бүгд өөр өөрийн үүрэг даалгавар зөн харааг сэтгэлдээ төдийгүй цуснандаа тэн төрцгөөж байдаг. Эх орноо харийн дарангуйллаас чөлөөлөх гэж улс орон болгонд баатар эрс төрдөг. Эх орноо урлаг соёлоор гэгээрүүлэх гэж улс болгонд зохиолчид төрдөг. Урлаг спортын одуудаас эхлээд улс төрчид хүртэл зүрхнийхээ дуудлагаар сэрж түүнийхээ төлөө цохилон, айл гэр, албан тушаал, албан байгууллага, улс орноо мандуулсаар хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлийн зүг нухацтай хардаг. Тэд үүргээ биелүүлчихэд хөшөөгөө босгуулан, хөргөө зуруулан, домог яриа болон түүх болон үлддэг. Хийхгүй байх ямар ч шалтгаан олж чадахгүй бол заавал хийх ёстой гэж үүрэг болгон хүлээн аваарай. Хүмүүс таныг юутай байсныг санахгүй, харин хэн байсныг чинь санах болноо. Хэрв хүн хувь заяагаа нийгэмд даатгаж, хариуцлагаа бусдад тараачихсан бол тэр чинээгээрээ өөрийгөө дайчлах хүсэл нь буурдаг гэжээ. Жингихтэй орчиндоо итгэж хариуцлагаа бусадтай хуваалцаж байхдаа хөгжил нь улам бүр хойшилдог аж. Цалин гэдэг гинжинд уягдсан байлаач цаашдаа цалингийн хараат байдлаасаа баг багаар тусгаарлагдах нь зөв. Хүн бүрэл хийж байгаагаасаа багыг авч байна гэж боддог. Харин түүнийхээ оронд хийснээсээ илүү ихийг олдог тогтолцоог бий болгох талаар илүү их тэмүүлэх учиртай. Шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдэг шиг л байхыг ятгах байна. Хүн бүрт өөрийгөө авч явах багч нь зорилгод нь нуугдаж байдаг. Амьтдад дуудлага гэж үгүй. Зөвхөн хүн л амьдралын дуудлагатай төрдөг. Тиймээс өөрийн зүрх сэтгэлээ чагнах нь гайхамшиг юм аа. Мэдээж бүх хүн дэлхийн ертөнцийг өөрчлөх албагүй. Зарим нь дэлхийг өөрчлөхөөр төрдөг бол зарим нь улс үндэстнээ, нутаг орноо, хамт олон гэр бүл ах дүүстэй туслахаар төрдөг гэж би итгэж байна. Харин хэнд ч хэрэггүй хүн гэж хаанч байхгүй. Хүн өөртөө зориулж хийсэн хамгийн муухай гэмт хэрэг бол өөрийгөө хэнд ч хэрэггүй болгох явдал юм. Ямар ч итгэл найдваргүйгээр хорвоог сажилж өнгөрөөнө гэдэг гонигт түүх. Мэдээж хэнд ч хэрэггүй амьдран гэдэг нь гутармаар. За хүн хөгжимтэй хамт сонсомоор байна гэсэн байна. Тэгвэл хөгжим тавьчих. За өргөжлүүлээд уншия. Мэдээж хэнд ч хэрэггүй амьдрна гэдэг нь гонигтай, гутармаар. Яагаад гэвэл өөртөө ч хэрэг болж чадахгүй тийм хэмжээнд хүртлээр гаргуундаа гарна гэдэг нь эмгэнэл. Ганц биед хижин авч явна гэхэд дэндүү хүнд хэцүү байгаа гуйлахчин байхад олон мянга цаашлвал олон 10,000 хүнийг тэжээх тэтгэж яваа компани захиралч байна. Бурхан Ньютон төртгөө гэж хэлэхэд дэлхий өөрчлөгдсөн гэдэг. Бурхан Бруно төртгөө гэхэд дэлхий бөөрөнхий болж гин. Томас Эдисон төрөхөд дэлхий гэрэл жидэнтэй болж байсан. Бурхан хэсэг азнаад Билл Гейтс төртгөө гэхэд компьютер бүрэн Microsoft-тэй болсон. Үүнтэй бараг зэрэг шахуу Стив Джобс төртгөө гэхэд iPhone-тай болсон. Бурхан би цангав гэхэд
Аса Канлер Кока-Колагаар нэрлсэн. Тэгвэл бурхан төвшин баяр төртгөө гэхэд Монгол улс Олимпиас анхны медалаа авсан. Эцэст нь бурхан таны нэрийг хэлээд төртгөө гэхэд та юуг өөрчлөх хүн байгаасаа гэж бодчих. Мэдээж одоо байгаа нөхцөл боломж болон ирээдүйд таны хийх ёстой зүйл шүү дээ. Таны амьд байгаа нэг зорилго бол өөрийн болон бусдын сайн сайхныг төлөө гэдэгт итгэж байна. Энэ нь ч зөв биз. Гэхдээ яг өөрийгөө лавшруулан судлах нь зүйтэй шүү. Та өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. Ямар давуу тал надад байдаг вэ? Яагаад би ашиглаагүй вэ? Ингээд өнөөдрийнхөө ном уншсан сэдвийг дуусгая. Тэгээд та бүхэн энэ номноос жоохон ч гэсэн зүйлийг ойлгосон гэж найдаж байна. Ингээд хүний номыг дураараа ингээд бүгдийг уншаад байж болохгүй бах. Тэгэхээр өнөөдөр амжилтын амьд соронз номыг сүүлийн удаа уншлаа. Тэг хүмүүс таалагдсан байх гэж бодож байна энэ ном. За тэгээд энэ номыг дуусгахаасаа өмнө би энд хүн болгоны мэддэг, бараг цээжилсэн шүлэг шиг мэддэг нэг үг байна л да, энэ ишлэл үг. Энэ үгийг хэлээд бичлэгээ дуусгая. Билл Гейтсийн хэлсэн үг байна. Хэрвээ та ядуу төрсөн бол таны буруу биш. Харин ядуу хэвээрээ өгөхвөл таны буруу гэж Билл Гейтс хэлсэн байдаг. Энэ үг Facebook-ээр хаасаг үлнийг явж идэг. За тэгээд энэ сайхан номыг бичсэн Боён дэлгэрийн Брюс Рунгийн Боён дэлгэр ахтай маш их баярлалаа. Тэгээрээ Боён дэлгэр ахын номыг авч уншаарай. За ингээд цаг заваа зориулан уншсан хэсгийн бичлэг маань та бүхэнд бас хэрэг болоосай. Баяр таа.